дөрөв сургуульч apply хийгээд тэгээ унахад бол манай найзууд их нь Моншоо явуулсан. Тэгээд яг миний 90 төрний хүмүүсээс яг ганцхан л өөр зам байсан болохоор харьцуулаад байх юм ерөөсөй байгаагүй. Энэ подкаст дуусчаад би өөрийг яаж баярлуулдаг гэж та нар бодно. Яаж баярлав? Ерөнхийдөө амар их юм чаддаг. Тэгээд чадахгүйнууд нэгсээд ирэнгуут нөгөө их юм чадсаар байгаад амар их юм нэмсээр байгаад тэгээд чадахгүйнууд гэсэн хөө энийг чадсангүй. Яг өглөө босоод заавал шууд ороо гэдэг дадалтай байхгүй. Тэр ингээ явж юу юм гэхэлэр ерөөсөө дисциплин. Хороо. За бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэхэн дугаараараа уулзж байгаа таатай байна. За тэгээ өнөөдөр шинэ зочинтой манай Аман Жаргал маань ирсэн байна. За тэгээ өөрийгөө товч танилцуулаач. За Актад сурдаг инженерийн шинжлэх ухааны инженерийн факультетийн электроник инженерээр сурдаг. Тэгээ одоо 2 дугаар курс Амар Жаргал гэдэг. За тэгээ өнөөдөр ер нь товчхон шидэв юуны талаар ярих вэ гэхлээр зүгээр хөнгөн ярил гэж бодлоо л та. Ер нь бол харилцаал. Тэгээ нэг амар нөгөө чамаа ингээд нөгөө ярилцлага авч байгаа юм шиг тийм зүгээр байцааж байгаа юм болоо байхгүй. Би бол байцаа. Тэгээ огийнх бол байцаах баг. Би эсэргээр нэгээд хоёлаа ер нь ярилцаад огийнх байцаагаа. Тэгээ зүгээр харилцаа сайхан явцгаая. За тэгээд ер нь одоо гуруулаа чинь Япон улстай байна шүү дээ. Тэгээд миний барьж авсан сэдв болохоор зүгээр ер нь тий сэтгэл зүй ер нь ямар хөө байцгаая тий. Ер нь Японд ирээд та аавынхтай хичээлбэл ирээд Японд ирээд анх ирээд сэтгэл зүй ямар байсан хэцүү юу байсан уу тий. Тэр талаар гоё ярилцъя гэж бодлоо тий. Энэ сэдв дээр яг эцэн би ярьж эхлэхээс өмнө гол амгааг яриулъя. Тэгээд зөв би амгаагийн талаар мэдчихээн. Яг сэтгэл зүй айгүй өндөртэй яг гэж бол айгүй боддог нэг дотроо. Ингээд тийм чи миний өдөг боллоо уулзч ирсэн одоо хүмүүс тандаас нэлээд өндөр тэм сэтгэл зүйн юу хат одоо сайтай. Тийм юмдаа юм тууштай байж чаддаг тийм болов гэж айгүй хөндлөж шүү. Би ч талаас нь жоо хаалцаач. За би ч хоёрыг ер нь бас хамгийн амар өндөр сэтгэл зүйтэй хүмүүс. Тэ амраа бол бас нэг сэтгэл зүй хэцүү дарамттай үеуд дээр айгу туулж ирсэн юм санагдаад байдаг байхгүй. Одоо нэг юугаар ирээдүйн сангаар ярьжсэн шүү дээ. Тэр талын бас юмуд амар дарамтууд орж ирдэг гэж би бол боддог. Тэр талаар бас зөвхөн ярилцвал супер гараа. За би яг анх яг нөгөө ирээдүйн сангаар одоо нөгөө нэг хэлний бэлтгэлд тэтгэлэг аваад ирээд тэгээд нөгөө нэг хүмүүсийн хамгийн их нөгөө нэг дарамт гэдэг нөгөө симпайнараас ингээд симпайнерийн өгсөн төгсөгчдийн өгсөн хандвар цуглуулж аваад тэтгэлэг тэгээд амжилттай байж чадахгүй бол яах маа хөө гэдэг. Тэрнээс амар хүмүүс нөгөө нэг дарамт авдаг гэж энэ бол тийм ойлголттой байна шүү дээ. Тэнгүүт яг надад ингээд бодгоот яг хамгийн их туссан ч юм уу тэгж боддог юм маа нөгөө одоо яг миний дэти симпай хэлжсэн баггүй юу? Хэн байсан юм? 17 дуурын Долгион симпай яг Долгион симпай хэлээд би надад хэлж ирсэн. Симпай гэж юм. Симпай нь болохоор одоо яг ер нь хаан симпай гэж яригдж болно шүү дээ. Одоо ихэд яг чиний дээдлийн чиний явсан замыг чинь яг адилхан замаар яваад яг чиний өмнө жоох ихсэн хүн тийм хүмүүс хэлж байгаа. Тэгээд хал цэрэг гэдэг шиг юм тий. Хал цэрэг шиг өмнө хал барахтай. Тэгээд тийм яг одоо манай өмнөх үеийн төгсөгч маань надад яг одоо хэлэхтэй болохоор яг надад яг анх явахын өмнө бол яг үнэхээр яг нөгөө хүмүүсийн бодож байгаа одоо ингээд хүмүүсийн надад ингээд дэмжээ надад итгэхэд төгсөн юмыг үнгүүдүүлчихвэл яах вэ гэдэг надаас нь амар санаа зовж ирсэн ч гэсэн яг одоо ингээд байгаа яг тэр үедээ бас би яг тэр үгийг нь бол ойлгоогүйсэн. Одоо ингээд бодохоор үнэхээр яг тэр яг хэрэг болсон юм байна та гэдэг. Тэгээ үг нь юу вэ гэхэлэр нөгөө одоо ингээд симпайнерийн одоо өмнөх төгсөгчдийн чинь чамд өгж байгаа тэтгэлэг чинь чам ингээд их сургуульд орох чинь ингээд одоо ингээд юу хин яг их сургуульд орох чинь яг ингээд дэмжиж өгж байгаа биш. Ер нь зүгээр л чамд ингээд хөрөнгө оруулалт хийж байгаа. Зүгээр л хөрөнгө оруулж яаж хөгжих чинь хамаагүй зүгээр л чамайг хөгжихийн тулд ингээд хийж байгаа. Тэрнээс юусоо тийм нэг одоо юу гэдэг дарамт бол биш тий. Одоо ямар тэгэх ёстой тэрний чинь төлөө өгж байгаа гэдэг юм биш. Зүгээр л чамд өгж байгаа нэг тийм одоо хөрөнгө оруулалт найдвар юм биш үү. Тэгэл бас яг Европ та итгэл гэх юм уу одоо яг зүгээр.
намайг хөгжгөл туссан юм. Ерөөсө тэр хүмүүс эргэж ямар нэг юм хараагүй. Надаас зүгээр яг за энэ хүүхдийг хөгжихийн төлөө энэ хүүхд төрөнгө оруулаад тэгээд яаж хөгжих нь яг хамаагүй зүгээр л яг өөртөө хэрэгтэй юм хийгээд өөртөө хөрөнгө оруулах зүгээс өгсөн. Ер нь бол хөрөнгө оруулалт юм байна л да. Тийм тэгээд Филтэж болно, филтэж болно. Тэр үедээ болохоор би яг ингээд сургуульд ороод ингээд дөрөв сургуульд аплай хийгээд тэгээ унахад бол би яг ингээд мэдээж ингээд нөгөө нэг бэлдээд тэгээ хамгийн сүүлд их сургуулиудын хариу сонсоход би яг хизээ төсөөлөггүй мэдрэмж авсан байхгүй яг бүгднээс нь унсан гэдэг хамгийн сүүлийн сургуулиас унсан гэдэг мэдрэмж ингээд мэдээг сонсоход би яг нөгөө нэг өмнө нь за ер нь бол ингээд тэнцэхгүй бол миний яг өмнөх бас яг өөр симпай болохоор яг тэгж унаад тэгээ дахиад нэг жил сурч байсан байхгүй юу. Тэр нь бол яг миний хамгийн айжсан юм дахиад тэр нэг жилээс хамгийн их айжсан байхгүй юу. Тэгвэл би тэрийг бол яг ингээд тэр үед бол яг тэтгэлэггүй тэгээд надад одоо нөгөө нэг тэр хэлнэмжлэлтэй үргэлжлүүлэх гэвэл би яг өөрийнхөө мөнгөөр үргэлжлүүлэх гэсэн юм. Тэнгүүт би бол яг тэрнээс нь амар айгаа тий. Хэрвээ би юу ч бол магадгүй болохоор ямарс хэрвээ би ингэх юм бол би ямарс Монгол руугаа буцаад Монголоос ахиад аплай хийнэ гэж бодчихсон байхгүй. Тэгэл яг нэг жил ер нь ихтэй харахгүй ингээл байжгаад яг хамгийн сүүлийн сургуулиасаа тэнцээ гэдэг хариугаа сонсоод сэтгэл бүр амар амарсан. За ямар ч гэсэн ихтэй хараад нэг жоо Амарсан. Би бүр ингээ амар тайвширсан бүр. Яг улсын хариугаа аваад уу? Хамгийн сүүлийн сургуулийн хариугаа аваад. Яг ингээд Тэгтээ ялч амар зарамттай байгаа л одоо угаасаа яах вэ? Ямар ч сайн харидал гэж бодсон би. Ямар ч сайн хариад тэгээд дараахаа юм бодъё л гэж бодсон яг. Тэр үед бол яг тэгэл яг оройн яг гэрийнхэнтэйгээ ярих гэсэн. Маа гэрийнхэн ч гэсэн ерөөсөө нэг тийм нөгөө цочиртой ч хүлээж авахгүй. За юу ч бодвол яг нэг сэтгэлийн бэлтгэлтэй байсан юм шиг ингээд. За одоо миний хүү яах вэ? Ямар ч гэсэн гэртээ хүрээд ирдэг. Тэгэл заац гээд. Тэр нэг тийм бүхэлд яг нэг жил ингээд нэг юм яваалгаа штэ хачаа. Нэг жил ингээд үүрж явсан хачаагаа яг ингээд тэнд ингээд яг төр тайлаад ингээд жоох амс хийж байгаа юм шиг нэг тийм төрчихсөн. Йоо, ямар юм. Сая чи жоохон дуртад өнгөрчлээ. Тэгээ ээж аваа ирсэн сэтгэлцэн бэлтгэлтэйсэн гэдэг чинь ямар юм. Ихэвчлэн ээж аваа нар шууд сэтгэлцэн зөвөр нам ондог байхгүй тий. Тийм нөгөө нэг тэр нөгөө өөрөө яг бас нөгөө өөрөө амар урдах юм аяга жүхэн аплай хийдэргээ шалгалтанд бэлдээд анзаараагүй ч гэсэн эргээд бодонгууд би яг нөгөө нэг одоо актад яг ирэхийн өмнөх үед Монголд байхдаа яг бодсоохгүй. Тэгмээд ингээд бодохоор ингээд нөгөө аав ээж хоёр баг надаас илүү нөгөө нэг хүн чинь мэдгүй байгаа юмнаас амар айдаг штеп. Тэгмээд би яг ингээд нөгөө нэг өөрөө юу хийж байгаагаа мэдээд ингээд ямар юм тулж байгаагаа ингээд жоохон юм харагдаад тэгмээд аав ээж чинь болохоор мэдгүй штеп. Юу хийгээ яваад байгаа одоо юу хийх хэрэгтэйг юу ч мэдгүй. Тэгмээд яг ингээд зүгээр л яг юм мэдгүй байгаа дээр нэмээд надтай адилхан санаа нөгөө нэг санаа зовж байгаа нь улам илүү жоохон хүнд байсан болов уу. Тэгэл ямар ч сан одоо зүгээр хүүгээ ямар ч авчил гэж бодлоо. Ингээ авчир шиг тордох хэрэгтэй. Нэг жоохон би яг нөгөө тэгж ярьж байхад би нөгөө амар өрөөндөө нөгөө жижигхэн өрөөд шүү дээ тэр эпик хэлний бэлтгэлийн өрөө чинь доор нь Тэр зургийг харсан чинь хөгийн жижиг интернэс энэ өнгөнд дайрсан. Тэгэл яг нэг гэрлээ унтраасан би жоохон эморжсэн байхгүй нөө бүх хариугаас тайвширсан ч гэсэн жоохон эмор шүү дээ. Бодлоо нөө. Тэгээд жоохон эморцсон жоохон нөлөөсдөр тусаацсан байж байгаа. Яг ээж залгаал. Тэгэл миний хүү ямар харанхуй сууж байгаа ингээл. Ер нь бол мэдсэн угаасаа бүгдийг. Тэгэл за одоо миний хүү яа хийх вэ тэгэл ямар ч сэктэй хүрээд иртээ. Тэгэл дараа яах мах юм бол би бодоогүй тэр. Тэгээд дараа нь яа гэдэг бол тэр үед амар одоо бодохоор би одоо үнэхээр ямар амар зөрөгтэйсэн бэ гэж. Сайн тий. Тий. Яг үнэхээр яа гих ямар төсөөлөлгүйсэн. Гита гэдэг гихч бодоагүйсэн. Тэгэхээр чинь шарчиг хөдөлсөн үү? Мажин бол одоо ингээд момшоод 2 3 дахь таа унсаахгүй. Тэгсэн чи ээж намаа ингээд за миний хүү одоо болов. Гүгэл болов гэж хэлээгүй зүгээр ингээд ер нь явахгүй байсан ч яах вэ гэдэг амар 50 байсан аахгүй юу? Явахгүй байсан ч яах Монголдоо шахас орсоор гэдэг. Тэгээ би бодсон аахгүй ямар зөвөн байна гэд.
Тэ би заавал сорно гэдэг ингээд зөрүү зан хөдлөөд шарандаа тэгээ ингээд яжсах яг ээж ингээд 50 бас байсан. Тэгээ тэр нь ингээд бас нөлөөсөн юм шиг. Нөгөө нэг тиймэрхүү. Тэгээ арай өөр маягаар нөлөөсөн. Надад бол ерөөс шар хөдлөхгүй. Ягаагүй. Шар хөдлөхгүй байсан. Шар хөдлөг. Яг нөгөө нэг би яг тэр үед нөгөө нэг манай найзууд ихэнх нь дандаа момшоо явуулсан. Тэгээд яг миний зам миний 90 төрний хүмүүсээс яг ганцхан л өөр зам байсан болохоор харьцуулж марцуулаад байх юм ерөөсөй байгаагүй. Миний замаар хинч өмнө ерөөсөй манай үеийнхэн ч юм уу манай найзтаас явсан байхгүйсэн болохоор ингээд юу гэх яг ингэж явангуудаа за юу гэдэг чинь. Уус хүнтэй харьцуулахааргүй яг туршлага хураацсан байсан болохоор ямар ч энэ туршлагаа өнгөөдүүлэхгүй тулд ямар ч үргэлжлүүлэл хичээгээл явъя гэж бодоод тэгээ дараа нь уусаа би ч бүр доош хоёр доошоо үеийнхэнтэйгээ ахиад бэлтгэж байгаа шүү дээ. Тэг. Бажи яг нэг доотлих гоё. Чи хоёр доотлих гоё. Энгийн үгээр бол нөгөө нэг Америкийн төрлөө apply хийж байгаа хүмүүс gap year гэдэг юм шиг Одоо тийм тэгэхээр чи миний баг Чи gap year авсан юм шиг бүр. Бидний бэлтгэл оруулах юм бол баг 3 жил гам жил тийм шүү дээ. Тийм тий. Яа бас урт хугацаа. Гэтэ бас амар бүр ингээд тууштай бүр яваад ирсэн байгаа байхгүй тий. Тэр бол амар сэтгэл зүйтэй. Зарим хүмүүс бол заас шааша болио гэж болно шүү дээ. Тэгээг байгаа байхгүй. Би уунж монсон бол яг би ч тухайн үед бол бүр сэтгэл зүйн амар тийм юу атгүй байсан нэг чил. Уунж монсон бол би Монголдоо ерөөс үлдээд ер нь энэ оюутны албаны тэргүүн мэргүүн болоо мөнгө цэмгийн хамт идэж яваад улс төрлөө шиж байгаа. Та гэхдээ сэтгэл зүй байж тухайн үед яг яадаг байсан та? Унж исэн үү? Японд ирэхээ та бас нэг Тэгээ оюутан болохын тулд юу яаж байгаа шүү дээ. шалгаруулт дээр Японд Монголдо шалгаалтанд ороод тийш нэгтээр унсан. Тэгээд за зэрэсээ энэс илүүгэл бусна гэл тэрний дараа дээшэл зорж байгаа юм чаа. Өөрөө амар тийм хүн чинь ингээд бас ухаарад ингээд доош явмаар шүү дээ бол би амар тийм дээшээ явна. Тэгээд надад айгүй хэцээсэн. Ер нь л ингээд баг яг би тэтгэлэгтэр гадаад руу явж чадна гэдэг бодол өөртөө ингээд яг за зэр нь нотлаа юм шүттэй гэдэг юм байн бодворттой хэлгэлцээ төрдөг тийм амар сэтгэл зүйн хувьд бол би айгүй тийм муу байсан. А зарим хүмүүс болохоор унлаач унаа өгч ирнэ бол сайхан гүрийдэж штэ би энэ л хүрнгээд. Би болохоор тэр үед бол ерөөсөө ингээд ер нь нотлаа юм шүттэй гэд яах вэ гэд сонир бодож исэн. Гэхдээ яг нэг өөрчлөсөн юм болохоор за одоо тэгээд яах вэ тэгээ бодоод яах вэ. Тэгээд урт тавьсан хий чадхаараа хий. Одоо чадхаас чадахгүй хүртэл бүхнийг хийгээд ирсэн. Амар зүтгэсэн би эзэж тэгж хичээл хийж үзэж байгаагүй 11 жил сурахтаа. Тэгээ яг анх удаа хичээл хийгээд тэр бол нэг жоох үр дүнг өгсөн. Энэ шалгалтын дээр дэжиг оноо мөн авч маа. Аз зүс хичээл сэтгэлээс мэдгүй цаа. Би бол яг тухай тий сэтгэл зүгээ уртхаа хийж л одоо аварсан. Тэгээд тэрнээс хойш ер нь бол сэтгэл зүй ахаад унж мунаад ингээд доош явж байгаа. Энэ миний нэг ярил бүр бүтний дугаар боллоо. Би нэг ярмаар ер нь бол яг одоо яг товчлаа ихэд сүулт би ахаад том болчоод том болчиход. Тийм одоо ч жоохон байсан. Одоо ингээд жоохон том болчоод ахаад нэг сэтгэл зүйр унах үед те яг хийсэн юм юу гэхээр бас л яг уртхаа хийсэн. Тэгээ уртхаа хийх нь одоо жишээл миний юунаас эхэлсэн бэ гэхээр миний ганц хийж чадах юм гэртээ ороод гутлаа зэрэг зүйстэй авах байсан. Ерөөс би тэрнээс өөр юмыг өдөр тутамдаа яг хийгээд үнэхээр чадхааргүйсэн тийм сэтгэл зүйд болсон. Тэгээд өдөр болгон гутлаа зэрэг зүйстэйсэн. Тэгээд сар гарan нэг ч өдөр алгасалгүй. Би бүр ингээ өгтлээ уучаад өгтлээ ажиллачаад орж ирсэн чи яг гутлаа зэрэгцэлтэй. Яа. Тэгэл дараагийн шитрээ ороо. Нааш ихтэй ямар ийм яг над хідүүлийнх нь ярьсан юм нэг юм руу ингээ дагуул авчих واخхой. Одоо яг тэр хэцүү үеуд рүү ингэж явж байгаа юм сэтгэл зүй шүү дээ. Тэр яг одоо ингээ юунаас хамаарат байдгийг гэдэг юу орж байгаа байхгүй. Та бол одоо юу гэсэн бэ шүү дээ. Хэцүү үе болвол за уртаа хийх хэрэгтэй байна гэж бодсон юм байна шүү дээ. За уртаа хийгээд уртаа сайн хий гэж хэлсэн юм байна. Тэгэнгүүтээ дадал суулгаж эхэлж байгаа байхгүй тий. Одоо нөгөө нэг гутлаа зэрэгцүүлс 50 гэдэг чинь би бас яг өглөө босоод заавал шууд ороо хураана гэдэг дадалтай байхгүй. Тэр ингээ яг явж юу вэ гэхэлэр ерөөсөө дисциплин сахилга бат ямар суулгаж өгч байгаа байхгүй тий. Сахилга бат юу вэ гэхэлэр дадлаа байнга хийж өгöd байгаа байхгүй. Байнгын дадлаадаг. Тэгэл хичээлээ хийдэг дадал ч юм уу. Юм болгоны дадал суулгаж өгч байгаа шиг. За миний хувьд санагдчихэв. Чамд ямар нэгэн дадал байна уу? Яг тийм.
хэцүү ингээ яадаг бодол ч юм уу. Чим одоо л яг толгойдорч байна. Гэтэ яг би нэг ингээд гинт хаяа анзаарахаар жоохон буруу талаас нь ч юм уу ямар нэг юм ингээд хийгээд хаар нэг дадал босноо мэдхгүй бас ингээд амар яваад юм шиг л хүмүүс. Юуны тадлаас мэдхгүй ч. Заримдаа ингээд нэг одоо найз хүнтэйгээ ингээд амар дөрөн шүү дээ ямар нэг юм дээр хүмүүс ингээд нэрэн чинь ингээд өөр өнцгөөс харахаар чинь сонирхолтой дээ ингээд инг байн ингэдэг нь амар сони юм байна ч юм уу. Миний хувьд яг ингэ зүгээр ингийн л ингэ байн ингэх ёстой ч юм шиг боддог гэсэн чинь зүгээр одоо ингэ бодохоор дадал босноо хийсээр байгаа дадал босноо мэдхгүй тэг ингэ тэр нөгөө нэг юу гэдэг чи энгийн болцсон. Энгийн болцсон тэг анзаарч болоод авсан юм шиг байт юм шиг. Тий. Тэр яг анзаарсан юм чи юу вэ? Анзаарсан юм байна. Тийм бол. Одоо менч бол одоо ингэ видеого эдитлж явахдаа би ингээд амар нэг анзаарахгүй нэг иймэрхүү дуу мó тэг гар мараа оролдоод байдаг байхгүй юу. Одоо би ингээ стил оролцоор л байна. Яг энийг өөрөө анзаарангуудаа пүү ямар амар дадал тэнэг дадалтай юм байна. Зуршил ба. Тэг зуршил дадал. Тэг ингээ амар тэнэг санагдаж байгаа байхгүй. Яг ингээ ингээ юм ярьж байхдаа ингэж гар мараа хөдлөж мэтлээ. Яадаг хөдлөгөө амар сонир байгаа байхгүй. Тэ. Тиймэрхүү. Гэтэ яг ээж яг зүгээр хөдөлгөөний л юм байгаа. Ботлын дадал ч юм уу. Танд юу нэгтэй яг хүчтэй дадлууд юу вэ? Одоо яг өөртөө суулгаж чадсан дадлууд. Би ер нь дадлыг сайн суулгаж чаддаггүй. Миний би өөрийгөө яг тийм гэж зүгээр ботцсон. Одоо барыг тэрэн дадал юм гэж. Би өөрийгөө л ер нь нэг юмыг удаан хийж чадахгүй гэдэгт бол 100% итгэлтэй байдаг. Юу ч би удаан ингэж доктортой хийж чадахгүй. Тэгэхээр дадал гэдэг бол яг миний хувьд айгуу тийм боломжгүй зүйл гэж би зүгээр дотроо боддог. Гэхдээ яг зөв цаг үед те зөв юм аа ингээд богино хугацаагаар одоо хийж чаддаг. Тэгэхээр миний эрүүл мэнд сая хэсэг амар муудаад тэгээд за эрүүл ахын тулд яах вэ гэдэг дээр би жишээлбэл тасал хөдлөн гүүхээс эхлүүлээ те. Гүүх жимд явах тиймэрхүү юмнаас эхлүүлээд тэгээд нөгөө нэг өглөө эрт босох те. Эрүүл хоол идэх гэдэг тиймэрхүү юмнууд ингээд өөрлөгөө чихж эхэлж байгаа байхгүй. Тэгээд за эрүүл мэнд болчлаа юм уу одоо нэг ажил руугаа чихж эхэлж байгаа. Одоо яаж олон юм зэрэг хийх үү гэдэг. Одоо би жишээлбэл өөр хүнтэй ажиллаас гадна энэ подкаст тэгээд дахиад нэг подкаст. Тий. Тэгээд англи хэлний хичээл зааж ин тэгээд вебсайт хийж ин ингээд ивент бас зохион байгуулах чинь ингээд баах юм зэрэг гэж аах. Тэгээд энэ яг миний ингээд чадвар одоо миний онцлог юм шүү. Тэгээд би дадал чадахгүй. Гэхдээ тэр өмнө яг энэ тохиолдолд бас болж лээсэн өмнө. Энэ дээр би яаж нуруу ундаг байсан бэ гэхээр яг энэ хийж байгаа юм дээр хит өөрийнхөө юмнаас боломжоос хэсгээд тэгэн утаа алийг чадхаа ойлоод багаар ингээд чадахгүй гэдэг мэдрэмж маань ихсээд өө чи энийг ч чадсангүй гэд өмнө нь болохоор гутлаа зэрэгцүүлэлт тавьчаа би гэдэг хөөгч чиг баярлдаг байсан аахгүй. Ерөөсөө тийг гэдэг. Яжаад гутлаа зэрэгцүүлэлт тавилаа л бол чи чадлаа энэ гэх. Өөртөө амар тийм урам өгөөд тэгээд ингээд чадна гэж явж байгаад одоо болохоор ерөнхийдөө амар их юм чаддаг. Тэгээд чадахгүйнууд нэгсээд ирэнгуут нөгөө их юм чадсаар байгаад амар их юм нэмсээр байгаад тэгээд чадахгүйнууд нэгсэн хөө чи энийг чадсангүй. Нэг өдөр л би ингээд доош эргээд очих боломжтой. Тэгэхээр би ингэхгүй тул одоо яах вэ гэдэг. Тэгэхээр нөгөө хийж байгаа жижиг юмнууд дээр ингээд энэ подкаст дуусчаа би өөрийг яаж баярлуулдаг гэж та нар бодно. Яаж баярлуулдаг? Ерөөсөө өөртөө амар урам өгч амч ирсэн жиж чадлаа өнөөдөрс англиа ингээл баярлалаа ойрлоо л дээ. Толгой дотор штэ Японд ч бас хамаагүй ойрлж байгаа. Толгой дотор ойрлоо л юм амар болт. Тэгэхээр миний яг дадал бол нэг тиймэрхүү байна. Их сайн дадал суулгаж чадахгүй. Тэрийг суулгаж чаддаг хүмүүстэй би одоо бурхан шиг боддоо штэ. Супер. Ялч бас тэгтээ сахилга бат гэдэг юм амар байгаад идэх шүү дээ. Гэхдээ та яг үндэ өөрийгөө амар дутуу яагаад байгаа юм бэ? Таныг бол би бүр амар ер нь бол мундаг сахилга баттай гэж бодод байсан шүү дээ. Одоо гүйлтэн дээр жишээлбэл амар харагдаад идэх байхгүй. Та ихтэй холын цан гүйлтгүүр амар сайн гүйдэг байхгүй. Тэрүүн дээр ингээд өөрийгөө хүчлээд ингээд явж байгаа гэдэг чинь амар сахилга баттай байна гэж бодод идэх байхгүй. Та ингээд гүйж явахдаа ер нь юу бодд? 10 км яг зогсохгүй ирэхээр юу бодох вэ? Би одоо ингээд талын марафонд ог явахтаа гүйж байгаа 10 км гүйж хаад ог явах бүр ингээд 20 дотор орсон тий. Тэр мөр 100 хэдэн өнгөж яхад. Тэгээ ер нь бол амар сайн байхгүй юу? Бүр ингээд сайн гүйдэг. Тэгээ тэрний сэтгэл зүй. Тэгээд бас аль болох бүр оюутан цагаасаа хойш ер нь бол бас нэлийн удаан гүйж байгаа штэ.
Тэгээ стил гүйсээр байгаа штэ. Яг тэрний яг тэр чин дадал биш юм уу? Дадал гэхээр би одоо жишээлбэл за 7 хоног болгон яг ингээд тогтмол гүүхийг би одоо дадал гэж бол ойлгоно. 7 оны тодорхой өдөр ч юм уу, тэгээ тодорхой удаа ч юм уу гүүхийг би бол дадал гэж ойлгоно. Тэгэхэд гүйлт болохоор тийм биш байхгүй. Би зарим 7 хоногт амар гүн 30 40 50 км гүн. Зарим 7 хоногт би 5 км л гүн. Зарим 7 гүүхгүй 7 хоногч байна. Тэгээд гүйлтийн тухайд бол зөвхөн миний хувьд бол ийм юу юм уу? Хобби маяг юм болцсон юм уу? Илүү стресстэх, толгоо өвдөх тэр мөчөдөд гарч гүйснээрээ би ингэж гоё мэдрэмж авдаг. Тэгэн гот тэр мэдрэмжийг авахын тулд гүүхээс өөр замгүй. Тэгэн гот ягаад гүүхгүй 7 хоног гарч ирээд байна гэхээр би тэр 7 хоногтой жишээлбэл өглөө айгүй шít босдог. Эрүүл хоол иддэг. Дэлгэцийн цаг маань бага байдаг. Үр бүтээл өндөртэй 7 хоногт би гүүх ер шаардлага болчихдог. Тийм. Тэгэхээр ягаад би амар их гүйсэн бэ гэхээр сайхан 7 хоног айгүй цөөхөн байсан баг. Сэтгэл зүй. Тэгвэл таны гүүх чинь одоо ингээд хэцүү үеийг давах нэг бас арга зам юм шүү. Тийм. Тийм байна тий. Ерөөсөө би яг хамгийн их унсныхаа дараагийн жил нь бол би амар гүйдэг. Ерөөсөө асар өндөр тийм бай. Километр гарч ирдэг. Чам чи буудах үед Би бас тэгтээ яг нэг хэцүү үед яг тантай адилхан гүдэх байхгүй. Энэ нэг хэлний бэлэн тогтоо бас амар их гүдэгсэн яг орой гараад. Бороотой хамаагүй яг. Йоо, бороо үйл ажил. Одоо үнэхээр болмоор байна зүгээр. Яг тэр зүгээр ууртан тэр ингэ нэг зүгээр энэ хийж байгаа юм зүгээр болоо. Бууж өмөр санагцууд яг гүгээл. Тэгээд яг нэг гүүгээд ингээд бүр ингээд үхтлээ бүр ядраа заад болоо гэтлээ гүүж байгаа яг ингээд орж ирээд яг толон тарангуут яг ингээд гүүгээд тодорхой хэмжээний гүүчээд байж байгаа гэдэг чинь яг ингээд бусад хүмүүсээс ч юм уу нэг тийм юм хийцэн бааш тэгээд үр дүн нь шууд харагддаг. Тэгээд нэг хөлс гарч нэг бас нэг жоохон эрэг сэтгэл зүг эрэг болгодог. Допамин ил орж байгаа шүү дээ. Тэгээд амар гүйдэг тасгал хөдлөх хэрэг. Яа. Гүүх бас яг дуртай юм гэх юм уу? Тасгал хөдлөх. Тэгээд дуртай юмаа ч хийж бас болно л та. Тэгээд одоо ингээд тархи чинь юусэн ингээд суугаад байхлаар тийм мөр чи. Тархи хүний бие хоёр чинь ингээд psychological, physical хоёр юм чинь амар холбоотой байгаа байхгүй. Тасгал хийсэн чинь ингээд сэтгэл зүй бас нөлөөлдөг байгаа байхгүй. Тий. Тэгэхээр ер нь бол аль болох сэтгэл зүгээр унсан үедээ тасгал хийх нь угаасаа number 1 choice. Гэхдээ яг ямар тасгал хийх нь таны хот хоёрын хоббигийн ер нь асуудал юм байна. Би болохоор дугуй унцдаг байхгүй. Яар тий. Би уул руу дугуй унаад авчдаг байхгүй. Мод хатан гарах ч юм уу тий. Тэгэхээр яг хүн хүний дуртай хоббигоос хамаарат сэтгэл зүйн асуудлаа одоо даван туулж болдог. За, тийм юм байдаг гэсэн. Бид нуурыг ярианаас тийм зүйл одоо дүгнж болохоор байна л да. Би энэ буудлахтай холбоотой л асуумаар санагдаад байна л да. Буудлага. Би бол жишээлбэл айгүй тийм хөөрөө юм хүн болохоор би одоо буутай харьцуул жишээлбэл яг үнэхээр сайн багшийн доор би ингээд айгүй гоё нэг бол юм гоё тайван болж чадна. Эсвэл би нэг болж инхээстэй бод алчин шим алчин. Жаборант гэдэг нэг юм юу сакс ч юм байдیں۔ Тэгээ тэр ингээ байн буугаар гэж. Тэр хоёрыг адилхан болохоор санагдав. Буудлага дээр За sorry манайхаа. Хандад төрсөн. За. Буун дээр би нөгөө яг багасаа буу амар олон буу муу гэж төссөн. Тэгээд буу гэхэр зүгээр яг миний хувьд яг буудаг гэхээр зүгээр л яг миний нэг хэсэг шиг санагдаад гэх юм. Миний яг ингээд би багасаа яг бууны дарны өнөртэй төссөн. Буудаж өссөн. Тэгээд багасаа цэргийн юу гэдэг цэрэг манай гэрийнхэн амир их нөгөө аав гах идрээс ахуулаад өвөө имээ бүгдээр цэргийн хүмүүсээс болохоор тэгэл цэргийн ангитэр дээр амир хөчдөг жом бахта тэгэл өвөө тасалжуулагч байсан болохоор тэгэл нөгөө клуб дээр нь ч амир бууддаг. Тэгээ амир их дарны өнөр өнөртөх би одоо бүр амир дуртай. Дарны өнөр хай өнөртөхөр бүр амир нэг тийм дотн гэх юм. Ностальжик санагддаг юм шүү тий. Тэгээд би бас нөгөө экстрим спорт бүр амир дуртай байхгүй. Айдаг ч гэсэн сүүлийн бүр ингээ нөгөө нэг магадгүй нөгөө яг тэр Токиод нэг жил байснаас хойш бүр ингээ нэг дөрвөн ханны донд бүр ингээ хичээлээ игээл байгаа шүү. Тэмүүт бүр ингээ надад нэг тийм нөгөө нэг жоохон адреналин ялгаруулах юм бүр амар дутагдаад. Тэгээд би нэг нөгөө нэг гараад юу цуцсан байхгүй юу? Галзуул. Бүр амар айсан ч гэсэн бүр ингээ надад бүр амар гоё. Тийм нөгөө нэг сэтгэл зүйчний ингээ яваад гарч байгаа үед тартай шүү дээ. Ингээ гэх юм хэрэгтэй. Тэмүүт надад ер нь ингээ
экстрим спорт амар таалагддаг мөртлөө ингээд уул одоо дуутай явдаг ч юм уу эсвэл нөгөө амар хурдан яваад ингээд салхисрууд ингээд амар хурдан явах нь бас амар гоё. Ер нь бол үхлэр ойртох. Жог өглөө ойртох бас амар гоё те. Тэгжиж нэг амьд гэдрээ мэдрэх хэд те. Тэгээд ямар сайн буудлага болохоор яг эсрэг ихгүй яг эсрэг ч юм уу да. Яг бүр үхлэр ойртох юм шиг байна. Юу ч боддгүй нэг тийм юм дүмгдүүч юм уу. Тэгтээ яг одоо яг нөгөө нэг ер нь л буу яг тийм жоохон нөгөө нэг ингээд өөрийнхөө сэтгэл зүйгээс амар хамаардаг бас. Одоо олимпийн буудлага жишээ нь ингээд буудахад ер нь сэтгэл зүй амар хамаарна. Одоо энэ тэндээс шилж байгаа юм ингээд юу ч ингээд чам нөлөөлөлөхгүйгээр ингээд өөр чинь нөлөөлөлөхгүйгээр байж ич яг амар яадаг. Одоо зүгээр нөгөө нэг тактикл практик буудлага гэдэг юм бол арайч бас бүр тийм бичгсэн тодорхой хэмжээнд нөгөө нэг ер нь өөрөө өөртөө л амар ажилдаг. яг би гол мэдмээр байгаа юм. Яг бууга бариад яг ингэх мөчтөө одоо ингэх хүртлээ өөрийгөө тайвшруулах хэрэгтэй юм уу? Эсвэл яг буудаад ишлэх үе тайвширт юм уу? Эсвэл яг эсэргээр буудлагын талбай дээр очиод ер нь амар тайвширч. Өмнө нь гэсэн нөгөө янз бүрийн буунуудад сонсогдсон шүү дээ ингээд пам гэж талбайд. Тэгээд тэрийг сонсоод яг тэнд очиход л гэртээ байгаа юм шиг амар гоё. Тэгэл ингээд буу буудахад нөгөө нэг хаяа ер нь бол бас ингээд чихвчгүй сонсох бас амар гоё нөгөө нэг ингээ ак эдэр хажууд чихвчгүй сонсоод чинь ингээд 3 хоног чигт өнгөн шүү дээ. Тасралтгүй. Яг тэрийг нь яг ингээ мэдрэх ч юм уу. Эсвэл яг нөгөө ингээд чанга спикерний хажууд байгаа юм шиг ингээд цээжрүү ингээд нөгөө нэг юу нэвч төлгөн тэр нь бас амар гоё. үхэлцэлд орж ирд юм шүү те. Яг нөгөө нэг бас ингэж хэлж болох юм байна. Буудангууд энэ хүн чанга хашгирмаар байдаг шүү дээ. Хашгирмаар яг бууны тэр чанга дунд яг миний хашгирж байгааг яг төлөөлж байгаа юм шиг юм. Амар чанга ингээд нэлээд чанга сонсогдсон шүү дээ энэ бол. Тэгээ яг тэгэхээр бүр яг ингээд би өөрөө хашгирж байгаа юм шиг. Тийм амар гоё. Тэгэл ингээл хүчтэй тэрийг ингээд яг ингээд гараараа дамжуулаад яг ингээд мэдрэх бас амар гоё. Яг тэр нэг стресстэй тийм байна. Тэгээд сонирхолтой. бас боос нэг энэ дэлхийн мал юм аа ярих бол юм тий гэсэн. Гэтэ ерөөсөө би буу буудлахнаас нэг амар сонирхолтой юм орж чаддаггүйсэн. Тэгсэн чи яг амрагаас сонсож амар сонирхолтой санагчлаа. Зүгээр ингээд гох дарах дээр яг ямар сэтгэл зүй яваад идэв те. Нэг амар нэг надад төсөөлөгдөхгүй байгаа. Жижиг сачиг юмнууд амар их байдаг болохоор тэр нас ч сонирхолтой. Тий. Одоо чи жишээлбэл сая олимпийн буудлага дээр ингээд сэтгэл зүй бүр 100% хамаарна гэдэг шүү дээ. Надад бол ямар сэтгэл зүй хамааргүй байгаа юм шиг байна. Зүг барьж агаад яг ингээд ойлгож агаад muscle memory-гоос болоод буудах юм шиг санагдаад байгаа байхгүй. Сэтгэл зүй яаж нөлөөлөх вэ? Нөгөө юу шүү дээ. Одоо тулааны спорт төр ч бүр ингээд бүр амар адреналин ялгцсан гал тэр нь бол ялдсан шүү дээ. Ингээм арслан болж байгаа. Тий. Бүр номсон хүмүүс бол тэгэл нэг ялахгүй шүү дээ. Тэнгүүт нөгөө буудлага дээр болохоор юу нөгөө нэг өөрийгөө тайван байлгах ч юм уу. Одоо ард чинь амар олон хүмүүс янз бүрийн юм ярина шүү дээ. Тэнгүүт эхний сум ингээд байн дээр амар гоё буудаж явж байгаад алдчих шүү дээ. Тэнгүүт 10 жоо хүмүүс юм яриад байдаг шүү дээ. Тэгээд тэрэнгүүр тэрийг сонсоход ингээд тодорхой хэмжээнд ингээд зүрхний цохилтонд өөрчлөлт орно шүү дээ. Шууд тэр чинь шууд ер нь болоо ингээд нөгөө нэг жоохон чичирхийл ч юм уу. Тэр нь ингээд нөгөө нэг гохч нөгөө нэг ядж хаад нөгөө нэг олимпийн бодлого гохны амар зөөлөн мэдэхгүй. Тэрийг амар мэдрэх хэрэгтэй. Тэрэнд амар жоох юмд зөрөө орчдөг. Тэгээ нөгөө нэг тодорхой урт болохоор бас ингээд нөгөө нэг уртл ингээд энд ингээд жоох хөдлөгч нөгөө нэг хол байнд очихоор бүр амар хол зайтай болцдог. Тэрүүгээр бас жоох. Амар жижигхэн жоох хөдлөх юм. Энд нэг юм жоох миллиметр хөдлөгч нөгөө нэг ингээд ингэж явсаар байгаа байн дээр амар хол болцдог. Тэрүүгээр бас жоох дүнг дүү ч юм уу тэнэг юм тоохгүй байх нь гэж байна. Тийм бод хүмүүс яах юм. Юу бодоод байгаа ч юм бодож байгаа юм уу гэвэл. Тэгээд би одоо яг нөгөө нэг бодонгууд нэг тийм одоогийн сэтгэл зүй бүр яг ингэж яан Токиод ингээд байж үзээ дахиад Монгол нэг жил байж үзээ тэгвэл нэг тийм юм ерөөсөө тоохоо болцсон ч юм уу. Нөгөө яг ирис гэх шиг. Нөгөө хинч надад юу ч хийсэн тоохоо. Тийм их болоод байгаа юм шиг санагдаад байгаа байр. Зөв. Тэр нөгөө нэг
юу амар экстрим юм гэсэн чинь чи бас тийм байдаг шээ. Би ч өсөрж байгаа одоо энэ хөд мөн аваа хугарсан юм чи одоо экстримтэй холбоотой шүү дээ. Тийм. Би ч нөгөө нэг өсөрдөг байхгүй рампын дээрээс дугуйтай явж хагаад өсөрдөг. Ингэж өсөрж буудаг уул муулнаас ингэж урууж мороод тийм сонирхолтой байхгүй. Тэгээ ер нь тиймэрхүү юм сонирхолтой. Гэтэ одоо энд юусоо хийгээ болцоо. Яг арай жоохон нас ихээд жоохон. Би бас яг нэг санахад 1-2 дугаар курст ингээд жишээлбэл бичлэг юу үздэг байсан гэхээр ингээд уулнаас дугуйтаа уруудаж байгаа бичлэг энэ амар их үздэг байсан гэдэг. Би одоо л үзсэн амар гай. Үзээ хизээ ингэж явах нь даа гэж бодож байна. Харин тий. Тэгсэн чинь одоо болохоор би болцсон. Бас жоохон Одоо нам суугаад. хийгээвэл та яах вэ? Аа? Зөв цуг явъя гэвэл уулнаас уруудыг бол та яах вэ? Хийхгүй хаа. Яа. Өгчүүл яах те. Бас жоохон Үгүй, responsibility. Үхэл би бол үхэлд байнг юм гэдэг. Аа. Тийм. Ер нь тэдэд түүхнийгээ ботцсон байдаг гэж. Тэгээд яг үхэн ихээс илүүтэйгээр Яагаад юу юм бэ нэр? зүгээр нам сууж байгаа юм шүү. Эсвэл сонирхохоо болчих чинь. Арай өөр юм дээр тэр экстрим юм гаргадаг болсон юм лөө. Юу дээр? Ажил мэргэжил. Ажил дээр яаж экстрим гаргадаг. Ажилч ажиллаа л юм шүү дээ. Харин тийм уулан тийм. Тэгээд харин одоо эргээ бодохоор яг тийм экстрим юм ер нь нэг сонирхоо болжаа. Эсвэл зүгээр хийхгүй байгаад байгаа болохоор зүгээр юу Нэг хийгээд ямар Мартагдчихад байгаа юм шүү. мэдрэмж нь мартагдсан. Тийм болов. Эсвэл өөр тийм илүү гоё мэдрэмж авдаг болсон лөө. яа энэ яг юуных юм бол. Тэр аягүй сайн яг давхцаад та яг тэр үедээ тэгдэг байсан гэдэг чинь сонсоод нэрээ би бас амар их тийм үзэж би ч бүр 1000 метр дуугаар байлж. Тий. Тэр ганцаараа явж маагаад Тий шүү дээ. Одоо араас нь би бас явъя л гэж одоо гадлагтай авд. Токио, Акитагаас Токио. Огийнхан явсан. тийм ч амар тийм экстрим штэг бодохоор Тий, экстрим замд үер мөр болол хүн амт өгөж өрөөл. Баавгаач гарч иж магадгүй шүү дээ. Ер нь хамгийн өндөр эрсдэлтэй баавгаа санагдчих таа. Гү бааганаас илүү тэр үер л амар байсан. Үерээ. Нэг хотод явж байхад тэр хотынх нь нөө нэг сайн алаар юу аюулын дохион дуурал. Одоо ингээд шаардлага бол он шаардлага бол гэрээс битгий гар. Тэг ингээд их үер ирж байна. Их бороо орох гэж байна. Ингээд өхлийн одоо аюултай маялтай гэж мэгэл тэгэн ут чинь би чинь зүгээр шээ. Сандарч амцдаг. Амар хурдан жигээл. Дараагийнхын газар очихын тул. Тэр бааганаас амарсан юм нэлээ. Баагаа явахдаа би тэгээд зайна гарч ирвэл одоо яах вэ мах вэ гэж жоохон боцгийгээл жоохон айс хийгээд шилжсэн бол яг тэр үер мүер гэдэг жинхэнэ бодит аюул ирсэн чинь зүгээр үнэхээр сандарч эхэлж байгаа юм шүү. Тэгээд уулнаас уртаас ч амар байсан. Надад бол зөв үер гэвэл сэлж гэж боддог тийм. Тийм биш л ахал та. Тэгэхээр барахааргүй тийм монгол шиг жижигхэн үер мүер болохгүй шүү. Том үер. Монголын амар үер чинь энд нэг хөөрхөн тийм хөөрхөн үер. Ялч цоноо мэтэй газар. Ондоо л ээжээс юу мөн том л та тий. Гол мал. Тийм амар том амар их бороо. Яа crazy. Тийм байсан. Тэнэл санаа шүү. Яа сайн л юм. За гурвуулынх нь ер нь яриа бол одоо сэтгэл зүг давах одоо ямар нэг аргачлалууд байгаа даа шүү дээ тий. Тэгээ бас өөр нэг юм би өнөөдөр зөв бодсон л та юм. Одоо ингээд гадаадд одоо амьдарч байгаа монголчууд хүмүүстэй ер нь сэтгэл зүйн юм асуудалтай байд юм байна тий. Тэгээ яаж даван туулдаг юм бэ? Өөрөөр зөндөө юм асуудлууд байна л да одоо. Гурвуулынхаа ярьсан миний бодлоор зүгээр юм self esteemтэй anxiety-гаа ингээд аргах юм бо тий. Ямар нэг юм бэ? Одоо юм ганцаардлыг ер нь яаж давдаг байсан бэ? Одоо ингээд ганцаараа байгаад байгаа шүү дээ. Яг ингээд нэг дөрвөлжин өрөөд Японд ингээд гадаадад тэгээ ингээд улам л ганцаараа болоод байгаа шүү дээ. Ингээд гарахыг ч хүсэхгүй. Тим үе байдаг уу ер нь? Та нарт байдаг уу? Тим үеүүдэд ер нь яаж давж туулсан бэ? Одоо ер нь ямар хөө байна? Тэр ганцаарлаа давж байна да. Би бол яг нэг хэсэг амар ганцаардалж байгаа. Тэгтээ яг онлайнаар ингээд бас найз хүнтэйгээ ярьцдаг болохоор ямар асуудалгүй ер нь болоод байгаа. Тэгтээ яг физикли хамт байхгүй байгаа ч гэсэн яг нэг тийм физикл хүмүүстэй уулзах ч юм уу тийм их асуудлууд толгорч ирсэн үү? Би ер нь яг тэгж амар ганцаардсан юм бол байгаагүй. Яг түрүүнийхтэй л ер нь жоохон төхөм маягтай. Яг ганцаардах мэдрэмж төрөөд эхлэх үед бол яг хүмүүс рүү л явдаг. Яг бөөнөрөө байх. Ямар нэг би ч нэг клуб дэнтер орсон чи ерөөхдөө яг ганцаардж эхлэх үед яг энд хөгжмийн клуб руу очиод тэгэл баах хүмүүстэй танилцаал хамтдаа сайхан хөгжмөө тоглол тэгээд явж исэн болохоор яг л тэрийг мэдэрдэг. Би уусаа ганцаараа байвал одоо хамгийн болохгүй гэдгийг мэддэг болохоор болж өгөл хүмүүстэй дандаа ойрхон байх гэж хичээдэг. Өөрийгөө тэрийг ойлгосон болохоор тийм арга хэмжээ авч чадсан байхгүй.
Хэрвээ би ганцаараа байвал аюултай гэдгээ мэдэхгүй бол тийш ганцаараа байвал улам л ганцаараа болно шүү дээ. Тэгэхээр хүмүүс яг тэгдэм санагцсан. Баян хүмүүстэй байдаг байсан нөхөр өөрийгөө тэр нь айгүй чухал гэдгийг мэдэхгүйгээр ганцаар байдалд оронгуудаа тэгээд тэр чигээр явчихаар айгүй тийм хэцүү байдалд ороод явдаг одоо нөхдүүд байна. Миний хувьд болохоор яг дандаа хүмүүстэй байдаг байсан. Зүгээр яг нэг үг надад амар хэцүү санагдчихсэн үг үү. Ганцаард л хэдэн ганцаараа байх бишээ. Олонний дунд ганцаардж байгаа бол энэ жихэн ганцаард л гэж байгаа байхгүй. Иргэн тойронд амар их хүмүүс байна. Найз тохид байна. Тэ? Бараг найз өхөнч байж болно зэ. Гэхдээ ганцаарцсан мэдрэмж төрдөг. Энэ юу вэ гэхээр одоо ингэ ботход л намайг ойлгох хүн байхгүй. Би өөрийгөө илэрхийлэх үед тэрийг хүлээж авах юм байхгүй. Тэр үед л амар их ганцаардлын мэдрэмж төрдөг. Гэр бүлийнхэнтэйгээ ойрхон боёо одоо Монгол хүмүүс бол Монголдо жишээлбэл байгаад гэр бүлийнхэн нь өөрийг нь тийж хүлээж авдаг байсан бол тэр чинь ямар нэгэн тийм мэдрэмж төрөхгүй шүү дээ. Гэртээ эргээд ирэхэд л тавьшаад бүх юм сет ап хийгээд ахаад эхэлнэ маргааш. Ахаад зүтлээ оройн нэрлээ ахаал эхэлнэ. Тийм гот энд байхаар чинь хэдий утсаар ярьж болж илаач яг тэрийг боддоор мэдэрч чаддаг. Одоо яг уцаар ярих үед тэр хүн чамайг ингээ ойлгох гэж одоо ингээ ойлгох гээд байгаа юм шиг мэдрэмж төртэй. Ойлголцлын ингээ процесс явагдаад шүү дээ ярилцсан гэдэг чинь. Монголд байхдаа гэр бүлийнхэнтэй байхдаа ярихгүйсэн ч мэдрэгдэг байхгүй. Энэ тий содоо жишээлбэл ингээд гэртээ ингээд иржээ. Тоохгүй. Тэгэхээр чин тэр сэтгэл зүйч нь тэднийг хүлээж авч байгаа гэсэн үг байхгүй. Энэ ингээд жоох өнөөдөр мян болчих. Жохон сэтгэл санаа нь унчиж. За. Ингээд юусоо яадаггүй. Яах лэрэ чинь сэтгэл санаа ундын те бүх юм байхтай гэдэгхгүй. Тэгэхээр гэр бүлийн тэрийг хажуунаас нь яг ярилцахгүй үедээ мэдрэн гэдэг нь амар тийм ганцаардлыг үгүй хийж өгдөг. Энд ирэхээр гадаад хүмүүс хизээч чамайг байгаагаар нь хүлээж авч ойлгохгүй байхгүй. Монголчууд айгүй тэнийг штэ ингээ яг үнэ хэлэхэд монголчууд айгүй тийм японочдод тийм муу нэр айгүй их байдэн штэ. Ийм жоохон тэнийг те ийм сонин зантай гэдэг байхгүй. Тийм сонин зантай гэж айгүй их японочдод хэлдэг. Тэгэхээр тэгж бодож байгаа хүмүүс намайг ингээ байгаар нь хүлээж авна гэж байхгүй болохоор амар олон хүмүүстэй байгаа хэрнээ ганцаадах мэдрэмж айгүй авах эрсдэл байсан. Гэтэл манай нэг одоо номын ах сенпай гэдэг шиг тэр номын ах манай дээдлийн курсын ах маань намайг айгүй тэгж ойлгохдаг гэсэн юм. Гэл хаяа чи тэнийг энтер гэл. Чи энэ дээр юм тэнэг үйлдэл хийгээд байна. Энийгээ бойл энтер гэл. Тэгээ тэр ингэж гоё мэдрэмж намайг ганцаардлаас хүрстэй амар гаргадаг гэсэн. Айгүй гоё ятдаг гэсэн надад тэр. Тэгээ би бүр ахаа гэж дууддаг тийм. Чан ганцаарч байна. Амар ганцаарч байна гэсэн. Ганцаар одоо яг сэтгэл готрол баг ганцаар л гүн явсаар эхлэв үү тийм баха. Тийм. Би яг Токиод нэг амар бас ганцаарч ирсэн үг үгүй гайгүй юм шиг. Тийм. Яг ганцаар байсан л доо. Гэтэ найзуудтайгаа амар холбоотой байдаг. Яг найзуудтай юу хийж байгаагаа яаж юу юм бэ л та. Яг юу хийж байгаа одоо ингэ бодсон чинь нэг өөр чинь юу хийж байгаа, юу хийгээд ямар юм туулаад яваад байгааг хинт мэдэхгүй. Тэгээд хинт чиний талаар ойлгохгүй яг л чинь нүг ойлгохгүй байгаад байх юм бол амар ганцаард юм шүү. Тэг яг нэг эпикэд явахын өмнө нэг хэлний бэлтгэл Токио руу хамгийн анх хэлний бэлтгэлд явахын өмнө одоо 4 сард явах байсан гэхээр 22 оны 4 сард явах байсан гэхээр би 10 сараас өмнөх оных нь 10 сараас 12 сар орчим. Тэр үеэр нэг жоохон сэтгэл зүй бүр амар наавс унжсан байхгүй яг энэ яг амьдралын туршид хамгийн уналттай үе юм гэж яг тэр энэ үнэ яг шүтэст явдаг байсан. Шүтэст явж байгаа бүр яг тэр шүтэст зүрх ундах гэж явдаг байсан байхгүй. Өглөө босоод тэр би нэг сэрүүн байгаад хахаар надад амар хэцүү байдаг болохоор би ер нь яг унтцдаг байсан яг. Тэгээд байн унтдаг.
Гэрт бас эрт босч нөгөө нэг стресс руу очиод би анги дээр унтж байж байгаад ирээд ингээд байны өрөөндөө ороод яг ганцаараа байж байгаа нөгөө гэрийнхэндээ тийм юугаа харуулж чадахгүй. Хэцүү байгаа. Би чи яг нөгөө нэг миний хувьд яг би яг тэр үед үнэхээр өөрийгөө ойлгоогүй юм шиг лээ. Миний хувьд яг би ингээд жоохон нөгөө нэг ах сургууль байхдаа тийм галзуу инээгээл хүмүүсийг инээлгээл амар дандаа фаны мэрэл тэнхтэл байж идэг гар байсан. Би амьдрал дээр ч өөрийгөө тийм гэж боддог байсан чинь яг найзуудаасаа салаад хөөхөөхийнхаа замыг хөвөөл явсан чинь манай гэрийнхний хувьд ч гэсэн би ингээд байнг нэгэл яг хөө тэгээд загнуулж уйлжмуулах юм байх ч гэсэн энэ байнг нэг л байждаг хүмүүс болохоор би яг нөгөө нэг тэр үед сэтгэл зүйн хүнд байсан гэдэг юм хүлээж авч өөрөөс чадахгүй. Тэгээд гэрийнхэнтэй ч гэсэн тэрийг мэддэгдэж ерөөсөж чадахгүй. Тэгээд би ингэх ёсгүй тэгээд амар гайхаад тэгээд ерөөсөө нөгөө нэг хүмүүст мэддэгдэж чадахгүй. Найзуудтай ч гэсэн мэддэгдэж чадахгүй. Найзуудтайгаа би энийг л амар тий. Найзуудтайгаа би энийг л байждаг гэсэн юм. Одоо яг тэр үед би тийм байсан гэж бүгд нь хэлдэг л дээ. Тэр яг ингээд миний бүр ингээд сэтгэл зүй бүр унаад миний нүүр бүр ингээд бардаж ирсэн байхгүй. Яг гэрийнхнээс анзаарсан юм хэрэг миний нүүрэн дээр амар юм гараад ирсэн л анзаарсан. Тэгэл би бос үед нэгээ саалмал ичээл тэгэл унтцдаг. Унтаал босчоод хичээлд явбал тэгээд шинэ Монголын карьер төв дээр очиж нэгээс юм хичээл. Тэгээд яг хэлжсэн нь одоо нөгөө карьер төв таах цомо багш шүү дээ. Цомо багш ажиллаж байсан. Тэгээд манай хэлний бэлтгэлээр явсан симпаниртай онлайнаар ярихад намайг харчаад чи ийм сэтгэл зүйтэй явбал Японд ч бүтэхгүй яг хэлжсэн байхгүй. Тэгээ би бүр үнэхээр тэр үед бүр нэг бүр хүчээсэн нэг тийм нэг ном ч юм нэг бүр нэг амин хаашаа гарцсан байг юм байна бүр нэг арчаагүй юм байсан. Тэгээд яг тэр үед яаж зүгээр болсон бэ гэхээр би яг ингээд карьер төвөөс одоо цом багш ингээд аав ээжтэй яриад одоо амраа ингээд ийм хийж байгаа. Одоо ингэхэд ингээд ийм хэрэгтэй байгаа. Гэрийнх нь одоо аав ээжийнхэн зүгээс ийм бас хэрэгтэй байгаа гэд миний ямар ч гэсэн ингээд юу хийгээд яваад байгаа одоо юу болох гээд байгаа гэдгийг ингээд ээжээд хэлээд гисэн чинь амар жоох гайг болсон байхгүй юу? Яг тодорхой хэмжээнд харин ойлгож эхлэв шүү дээ аав ээж. Тэгэнгүүт бас би яг ингээд одоо бодонгууд Токиод бас яа ганцаардаагүй манай найзууд намайг бас тэр үед бас манай найзууд ч гэсэн намайг юу хийгээд байгаа бас мэдэхгүй яваад цахгүй яг зөвхөн яг надаас өөр миний яг юу хийгээд яваад байгааг ямар байгааг яг мэдэхгүй байхгүйсэн. Тэгээ Токиод болохоор манай найзуудтайгаа би баг өдөр болго видео коллдол ярьдаг байсан. Ганцаараа найзуудтайгаа яг би биндээ ханиулаад тэгээ гэрийнхэндээ ч гэсэн ер нь яг ингээд Монголд ярьдгаас илүү ярьж байгаа шүү дээ холдчихоор чинь видео коллдол тэгээд сая яг ярихчихсан юм л нөгөө нэг тийм гайгүй болсон зам нь нөгөөх нь болохоор юу юм бэ? Би яг цагийн ажил Монголд цагийн ажил хийж эхлээд пиццад ажиллажсэн. Орой яг хоёулаа таараад явдаг гэсэн. Пиццад ажиллаж яг нэг гэрээсээ гараад юм хийгээд хүмүүстэй нэг тийм хүрээлэл донд ороод ирсэн чинь нийгмийн харилцаа гэдэг шүү дээ. Тийм. Энэ ямар нэг юмд харьяалагдаад одоо бас ингэ бодонгууд би яг тэр үед ямар ч юмд харьяалагдахгүйсэн хөө яг шитээс сураад байгаа юм хэрэг үгүй тийм шүү дээ. Тэгээд яг аплай хийгээд бусад хүүхдүүдтэй адилхан ингээс их сургуульд аплайдаад байгаа юм хэрэг үгүй эхний бэлтгэл. Тэгээд би бүр яг ингэ ямар ч юмд харьяалагдахгүй яг ганцаар аваадсан хөө яг бүх ингэ хүрээлэл донд биш ингэ яг ганцаархнаа ингэ бүх хүрээлэлс гадуур. Яг тийм юм мэдрэхээр бас сонь. Тэгээд би яг нэг пицца цагийн ажилд ороод бас тэмч яг пицца хатын ажилчин гэдэг группт орцоор бас тодорхойлолт болоод тий. Тэд нар ч бас өөрхөн. Тэгээд бүр ингээд хамаагүй уралжсэн юм байна. Тэгээд одоо ямар ч Японд ч би нэг тийм жоо ихтгэлтэй болсон юм өөр. Тэгэж л гарч ирсэн юм. Тэгээд гавдэр асан хүүхдүүд яг тэгдэж шнэ нэрээ. Яг ямар ч юм хариулах болчоод тэгээд яарчдаг. Тэг би бүр яг нэг яг ч юм дэмэтгэв чи гапээр явдал хэрэггүй гэдэг аюу олон хүртэл хэлсэн. Яа ч anxiety төрөлдөө яг үеийнхэн ингээд ямар нэгэн сургууль руу ингээд яваад штэ. Тэгээ ганцаараа ингээд хоцрогдож байгаа мэдрэмж явангууд яач ингээд хэцүү байхгүй те. Тэр үед тэгээ яг яаж даваад болох нь тэгээ яг сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь чухал юм шиг байгаа те. Чиний ганцаардлаа. Би юу ганцаардл би бол хоёроос яг нэг асуух юм марчих юм. Зөрүүлээд асуугдраас. Гэхдээ ганцаардл гэхээр нэг хавар би нэг ганцаард жагаагүй юм шиг санагдаад байна л да. Яг ганцаарч жилээс ах тэрийг ганцаард л гэж хүлээж аваагүй яг.
зүгээр ганцаараа байх нь өөрөө юм амар амгалан юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Яг ингээд зүгээр дугуугаа унаал ганцаараа явж байгаа л зүгээр амар амгалан яг юу ч бодохгүй байх. Тэр өөрөө юм амар амгалан санагдаад байдаг байхгүй. Яа. Тийм болохоор нэг амар ядуу. Гэхдээ яг заримдаа яг хүнтэй уулзмаар бол санагддаг. Тэрийг яг юун дээр мэдэрсэн бэ гэхээр гашиггүй гэдээ болчихсон байхгүй. Гашиггүй, хаврын гашиггүйгээр би яваад тэр нь болохоор одоо хавар одоо манай хамт Японд ирсэн хүүхдүүд хамт нэг тий Мията гэдэг Япон багш байдаг. Тэр багшинд очиод Японд амьдрах талаар одоо ярилцах ч юм уу тий. Тийм сургалт маягийг болсон. Тэр үед ингээд зүгээр ямар ч утас байхгүй заяа. Ямар ч интернет байхгүй зүгээр яг ингээд тийм 10 хэдэн баачка яг нэг рүүгээ хараад зүгээр л ярьж байгаа байхгүй тий. Юу нэг Японд яадаг зүгээр л амьдралаа яриад ачиж. Тэнгүүд бүр ингээд ягаад ч юм ингээд амар аз жаргалтай болоод ирсэн байхгүй. Тэгээ яг юу тэрнээс юу ойлгосон бэ гэхээр ингээд зүгээр л хүн хоорондын харилцаа амар аз жаргал болгох юм байна гэж утсан байхгүй. Тийм болохоор ер нь зүгээр аль болох ганцаараа ингэж байхаас илүүтэйгээр хүн хоорондын харилцаа нь ингээ орших нь өөрөө аз жаргалтай байлгах юм байна гэж. Тэгээ нөгөө ийм судалгаа шунсан. Яг ингээд урт насалж байгаа хүмүүс яг яаж ингээд зүгээр ер нь яаж урт насалт юм бэ гэсэн чинь зүгээр л ойроо дотвын ингээд хүрээл дотор хүмүүстэйгээ зүгээр л сайхан харилцаатай байдаг. Тийм зүгээр л сайхан харилцаатай байдаг хүмүүс яг үндэ сэтгэл зүйн амар тайван байдаг. Тэгээд урт насалдаг гэж байгаа байхгүй. Яа. За. Би тэгээ асуух гэсэн юм санацлаа. Ийм нэг кейс заяа. Бүр хаа байсан бүр ингээ за Японд бас ирсэн. Тэгээд бүр хаа байсан хол бүр ингээ Хоккайдод нэг одоо нэг мужид ингээ ганцаархана явж Монгол хүн байхгүй заяа. Тэгээд сурж байгаа гэдээ өөртөө төсөөлдөө. Тэгвэл яг яаж тэрнээс одоо даван туулах вэ? Одоо нэг манай нэг найзын кейс байгаа байхгүй. Яа. Тэр кейсийн доош одоо ингээ ганцаардж байгаа. Тэгээд бүр ингээ хол ингээд өөрөө тусгаарлагдаад ганцаархнаа Монгол хүн гэвэл яг яаж даван туулах хэрэгтэй юм бэ? Ямар хэцүү. Ядуу цаар хэцүү санагдсан. Япон хэлтэй болоос нэг жоохон арай дээр л баг. Аль болох Япон калчер руугаа ингэж урууж орох юм шиг хэрэгтэй шиг санагдлаа л та. Тэ. Тэгэхгүй бол нөгөө өөр калчер ингээд калчер дифференс байгаа шүү дээ. Одоо соёлын ялгаанаас болоод энэ хүн шал өөр хүн. Би бол ингээд Япон хүнийг шал өөр хүн гэж хардаг байгаа байхгүй. Энэ хүнийг би хизээж ойлгох боломжгүй. Тэгээд тусдаа тэгстэй ганцаартаа байгаад тэ. Юм шүү. Бүр үнэхээр ямар нэгэн хүрээл тийм байхгүй бол би байсан бол одоо дуртай хийх дуртай юм ч юм ямар нэгэн ижил сонирхолтой хүмүүстэй ямар нэг тийм юм хүмүүсийн хүрээл ч юм уу Букацо Сакура ч юм уу тий. Ямар нэгэн тийм юм руу ороод ямар ч сан тэр нэг хүрээл одоо ингээд групп дотор өөрийгөө оруулаад тэндээ яг ингээд нэг үнэхээр нийгмийн амт ингээд яг ингээд тийм хүрээл байхгүй бол хэцүү байдаг болохоор ямар ч тэр дунд нь оруулаад яаж хийж байгаад нэг тийм одоо нэг юу гэдэг юм бэ? Одоо чухал ч юм уу нэг тийм дотн хүмүүстэй дотн болоод тийм дотн гишүүн болох хэрэгтэй болов. Би хэлсэн бол одоо жишээ нь ингээд та нар бүгдээр байхгүй актад байсан бол би одоо ингээд нөгөө гүйлтийн клуб бидэрт ингээд явахаар би бас яг тийм амар дотн биш байхгүй клубийнхан таа. Тэгтээ бүгдээрээ яг аваа мэддэг. Яг одоо нөгөө тэр үедээ нэг бүх нөгөө юу гарч ороод байх юм байдаг байхгүй юу? Над нөгөө нэг тэгээд шаардлага байхгүй юм уу? Хүсэл байдаг ч гэсэн нэг тийм ерөөсөө цаанасаа шаардлага байдгүй яг найзууд байгаа тэгээд симпати байгаад бүгдээр байдаг болохоор тийм ерөөсөө яг ингээ хөдөлгөе гэсэн хүсэл байхгүй. Хэрвээ байхгүйсэн бол би яаж хийж байгаа гарч орох боломж гарсан бүх зүйлээ гарч ороод тэгхүйсэн баг. Би нөгөө бас нөгөө дахиад Япон Токиод байж байгаа дараа нь Монголд ирээд бас л би яг ямар ч хүрээлтгүй юм шиг байгаа шүү дээ. Тийм. Энэ бол яг одоо 2 жил доошоо үеийнхэнтэйгээ цуг аплай хийгээд тэгэхээр миний өөрийгөө бодчихсон хүрээлэл хараа яг за яг 100 амралт бол би яг жоохон амраад өнгөрсөн. Тэгээ намраас болохоор яг карьер төвд би яг өөрийгөө байгаа юм шиг гэж боддог сахгүй яг нөгөө яг ажиллаагүй яг гэхдээ яг аплай хийж байгаа. Гэхдээ бас яг карьер төвд өөрийнхөө мэдэж нөгөө яг тодорхой хэмжээнд тэр үед аплай хийж байгаа хүмүүсээс би мэдлэг дээгүүрсэн. Тэгээд гэтээ карьер төвд бас надад эртний мэдлэг байсан уу байсан. Ямар ч сан би тэгээд өөрийгөө карьер төвд
бас тодорхой хэмжээнд байгаа гэж бодоод тэгээд нөгөө нэг кохын нартаа бас тодорхой хэмжээнд туслаад тех үүрэгтэй гэдгээр хүлээж аваад тэгэл бас нөгөө японочууд ирж мэрэнгүүт би дагуулж авч гайд гэдэг ч юм уу. Тиймэрхүү замаар тусаллаад ер нь одоо бодохоор карьертэй амар холбоотой гэдэг юм шиг байна. Хүрээлэл миний байдгаас хүрээлэл. Гэхдээ яг ийм харах үнцгөөс хамаарат байгаа юм шүү. Яг хүний яг ямар яаж тэр юмыг хүлээж аваад яаж тэр үнцгөр нь хараад байгаа. Айгу бас чухал санагдаад байна л да. Би яг түрүүний тэр Хоккайдогийн чинь кейс дээр нэг өөрийнхөө одоо хүндэлж авдаг хүний зүгээр жишээг хэлж хөө. Тэр хүн болохоор бас нэг газрын хуртал уулны донд л байсан бохоггүй. Тэгээд Япон хэл мэлч хүч аваас хэвээ. Тэгээд одоо яг бодоход яг тэр хүний хийсэн үйлдэл хамгийн байжлахад гоё ярнал арга юм байна гэж бодлоо. Зөвөр ярьж байгаа чинь. Юу гэхээр хинч байхгүй, чамайг хинч ойлгохгүй мэдэхгүй газар очингууд чи хинч биш болж өрнө тэ. Тэгэхээр тэндээс дандаа чи хинч биш гэдэг мэдрэмж авчихна. Тэгэхээр сэтгэл санаагаар ер нь унаад ингээд доошоо яваад байна. Тэгэхээр тэрний эсрэг үйл боيو чи хин нэгний хэрэгтэй хүн болоод хин нэгэн болж хувирах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгээ чи угаасаа зөндөө олон юм шатна. Тэ? Яаж л эрэгтэй хүн байвал тэр юм зөөж чадна тэ. Тэгэхээр эмэгтэй байлчил гоё өөр өөртөө ингээд чаддаг юм бат биш тэ. Тэгэхээр тэр чаддаг ямаараа хин нэгэнд ингээд туслаа явах байгаа. Жишээлбэл одоо Хоккайдо гэдэг чинь штэ айгүй их цас ордог. Тэгэн гот эргэн тойрны чи одоо амьдарч байгаа өвөө эмээнэр цасаа ингээд цэвэрлэхэд айгүй хүндрэлтэй. Айгүй хүнд гэдэг байхгүй. Би өөртөө одоо ингээд цасаа цэвэрлэхэд айгүй ятарддаг шүү дээ. Чамаас нуруу мөрөө өвдөд, гар мар өвдөд айгүй хэцүү. Тэгэхээр хажуутлын өвөө эмээнэр амар ядарч байгаа. Тэр өглөө иш тосол хажуутлынхаа өвөө эмээнэрийн цасыг л цэвэрлээд. Тэрс ингээл үг дуугуу цэвэрлж яхад нь очиод аль аваад иргээл хэлгүй шүү дээ тэр чинь. Тэгээ гэж байгаа л зүгээр аваал ингээ сайхан гүгээл 3-4 сайхан гусч өгөөл тэгээл зайлалах. Тэгэн гут чинь тэр хавьда мань хүн чинь айгүй тийм тусчгүй болж хувирах байхгүй. Айгүй юм сэтгэлтэй хүү, хүчтэй хүү, хичээж байгаа хүү. Тэгээд нөгөөдөлөөс чинь ингээд чамд эргээд тусна. Ингээл ямар нэгэн байдлаар хин нэг нь туслаад яваад ангууд тэр хүн ч өөр амар хүчрэх юм бол. Айгүй тийм хэрэгтэй юм болоо. Тэгээд тэр хүнд тусад нь яаж туслах вэ? Чадхаар үзэх байхгүй. Тэр нь бол миний айгүй тийм хүндэлдэг хүний та нараа мэдчихлээ баг. Тэгээд тэр хүний жишээ. Ер нь бол ерөөсөө хүн туслаад эхэлсэн. Тэгэл эргээл тэр нь ирсэн. Тэгээд би яг тэгэж бодоод сайн Японд ирчээ би одоо байшинд амьдарч эхэлж байгаа байхгүй. Хаус нь түнгэт манай эргэн дээр бас өвөө юм нэр хаус. Тэгээд ингээ бөөнөрөө засаа цэвэрлэн тэ. Тэгэл би ч одоо дотор төсөөлж юм чи заастаа өглөөш төсөөл өвөө юм нэр засын цэвэрлээл гэл бодоод тэгэл зтэй хичээл за басандаа гэж бодоод тэгээд босоод ирсэн гадаа цэвэрлэх болсон. Манай гэрээ гадаахыг гэмээ өнөр цэвэрлсэн. Бүр иш тасцсан. Та ч яг цэвэрлж өгчээсэн юм уу яг? Зөөхөн. Гэтэ өгсөн үү? Тийм 3-1 харьцаатай эмээ өнөр цэвэрлэх байхгүй манай гэрээ гадаахцсыг. Ихэвчлэн 3 удаад нь эмээ өнөр цэвэрлэж нэгд нь би цэвэрлдэг байхгүй. Тэгээд яагаад гэхдээ эмээ өнөр тэгээ цэвэрлчихэд байна те. Манай гэрийн гадаахыг үлдээч болно шүү дээ. Манай хажуутлалынх үлдээчдэг байхгүй. Гэхдээ миний уртхыг цэвэрлдэг байхгүй. Тэгээ яагаад гэхээр би дандаа эмээ өнөрт юм ярьдаг. Ерөөс орой ирээл гадаа зогсож байгаа л ингээ 20-30 минут юм яриад би анх ерөө байранд орохоос өмнө л эмээ нэртэй юм яриад чалчаал энэ хави яаж ийж би энэ байрлал орд юм уу гэж бодож байгаа яаж ийж өмнө хүн ямар хүн амьдарч ирсэн тэр хави ховж ийг сонсоод ингээ зогсдог байсан. Тийм энэ нөхдөд надтай ярих амар дуртай. Надтай ингэж бүр ингээд ярих хаяа хүлээж үлээ зогсож. Уус ярих хэрэгтэй байна байхгүй тий. Тийм гот би тэгээд тусхийн цаашаа миний хувьд ч бас хэлмээ сайжаад аюу зүгээрс тэр аваа ховж ийг сонсоо тий. Хин намайг муулж бүх мэдээлэл авдаг байхгүй. Тий. Тэгэн гот эмээ өнөр тэгээ надад аюу сайн болоод тэгэн гота заогээс амар завгүй байгаа. Тэ хөрхийн амтаа ядарч байгаа орой болтол ажиллаж гин өглөө эхлээд өглөөний сахал ажиллаж гин жоохон зундаг юм гота манайхаа хийсэн. Нэг хөөрхөнтэй тий. Тэр арга бол амар ашигладаг. Ерөөсөө л яг өөрийнхөө хийж чадах юмыг л шууд өгч авч. Яа тэнийг бол би тэр ганцаараа амьдарч байгаа тэр Хоккайдогийн залууд бол тэгж л хэлмээр байна. Би юу ч чадахгүй намайг хинч тоохгүй гэж суухаар гараад хин нэгэн тусал. Тий. Яаж үнгүй ч хамаагүй. Юу ч авах хэрэггүй шүү дээ тэр чинь. Туслаа л эргээл. Яаль ч хүн бас зүгээр л хүн хоорондын бас ингээд коннекшн байгаа даа л тий. Зүгээр л ер нь ганцаарлаг яаж даваад орох вэ гэхлээр зүгээр ганцаараа байхгүй л яах юм байна шүү гэдэг шиг. Тэр шиг.
Түрүүн амрааг ярьж хахад нөгөө нэг хэцүү байсан үед ингээ унтцдаг байсан гэдэг шүү дээ. Унтчихэж ингээс тэр бүгдээс ингээ бас ангижирч байгаа юм шиг мэдэрч шүү дээ. Тэгэд энэ яг хүн болгоны хувьд бас ингээ арга нь өөр өөр ах шиг байна. Би жишээлбэл унтахаас айдаг байсан. Ягаад? Унтах юм бол би ингээ зогсчихно. Би сэрүүн байвал ядаж би урагшилж байгаа юм шиг мэдрэмж төрж ийн гээд би ингээ яаж ийж удаан аль болох удаанаар сэрүүн байх гэж үздэг. 72 цагт 8 цаг маяг унтдаг байсан. Йоо, тэгс шүү дээ. Наш бас crazy. Хаяа 48 цаг унтахгүй явж байгаад тэгээд 5 цаг унтснаа жоохон байж 3 цаг унтаад ингээд 8 цаг болоод за би 72 цаг 8 цаг унтсан гайгүй явдагсан. Тэгэхээр унтахаас би айдаг байсан. А зарим миний яг мэдих найзууд маань яг айгүй их унтдаг байсан. Сэрхээс айдаг байсан. Миний яг нэг сэтгэл хөдлөлч юм жоохон тийм хүү ихэнх юм бас нэг илэрдэг нэг шинж муу шинж их унтдаг л болт юм лээ хүмүүс. Яг Ялгаатай яваад. хүмүүсээс сонсохоор яг тийм реалитигаа хүлээн зөвшөөрч чадахгүй болгоомутаа шүү дээ чинь. Тэгэл амар хунтаг. Тийм шүү. Тэгэл хүүний уусаа яг яах арга барил өөрлөө. Энэ хоёр л арга бахад арга. Тэгэл Тийм тийслээ. бастай. Амар шүү дээ бас л. Яг реалити нүүр тал байдаг чинь тий. Яа. Муухай. Би альчил яг сэрүүн бахтаа бол ямар нэгэн байдлаар ингээ кино ч юм уу аниме аягүй их үздэг. Тэгээ анимен дээр дандаа unreality ингээд аягүй гой мөрөөдлийн юмнууд байна тий. Нөгөө Японд Isekai Tensei гэдэг одоо ингээд өөр ертөнцид ингээд ахиж төрдөг юм анименууд аягүй их идэх байхгүй. Тийм гот тэн дээр юу гардаг вэ гэхээр энэ насанд амар бүтлгөө тарган ажилгүй бицтай яжгаад тийм гота гинт нэг машин дайруулаас ирсэн чинь өөр ертөнцид аягүй юм өвчтэй мундаг олон төрлийн чадвар мадартай ич эднэттэй ийм гой бачкаалаа төрөөд ардаас ногтод гүүж мүг аягүй мөнгөтэй баян болж болоо явдаг. Тэгээ энэ яагаад ийм аниме сүлээд бүр аягүй их хийж байгаа энэ зах зээл. Тэгээд яагаад гэхээр яг тэр бүтэхгүй бачканэр ихсээд тэгээд бодтой төлөвлөн ширч чадахгүй зогтох арга нь зогтох байрын анимегээр бэлдэж өгөөд тэг хүмүүс тийш аягүй их зогтож орно. Тийм ээ тий. Netflix дээр сүүлийн 5 жилд орсон анимений 20-с дээш өн интерл аниме байсан гэдэг та. Амар шүү дээ. Тэр амар олон төрлийн аниме байгаа шүү дээ. Спорт, хайр дурлал, 10 жил, аимшиг, хүчирхийллийн үед чинь ингээ баах юм явж яснаа Isekai Tensei гэдэг нь 20%. Хамгийн их. Супер. Тэр хүн яг реалитигаас л сүүлийн айгүй их бэрэгжих шиг байна. Яа. Нэг ганцаараа Ингээд хэд болж байна. 51. Тэгээд одоо хэдүүлэх цаг дуусчих. Ямар гоё ингээд яриа л амир. Энд ч гэсэн гоё сэдв байна тий. За Ялч part 2-ыг ороосон ч болно. ганцаараа байх дээр би зүгээр нэг маа найз амар ярьдаг гэсэхгүй. Сонирхолтой зүгээр юм гэхээр одоо ингээд шинэ хүмүүс донд яг чамайг хин одоо үнэхээр яг тэр хүмүүсийн чи хинт биш байгаа шүү дээ. Тэгээд зүгээр харах өнцгний л асуудал та яг ингээд тэр хүмүүс донд тэр хүрээлчийг орохдоо яг нэг үнэхээр чиний өнгөрсөн мэдгүй ямар хүнийг чинь мэдгүй хүн байхаа болохоор чи үнэхээр яг өөрийнхөө хүссэн хүн болоод орох боломжтой гэдэг. Яг нэг өөрийнхөө хүссэн характерыг яг тэр хүрээлд орохдоо яг бий болох боломжтой гэдэг нь амар сонирхолтой гэдэг. Яг маань найз амар ярьдаг хүн. Гоё уустай гэдэг. Чиний өмнөх юу чинь хинч мэдгүй. Тэгээд яг чи хүссэн хүн чинь болоод тэр хүмүүсийн яг тэр хүнээр бүлдэх боломжтой гэдэг нэг тийм. Одоо нөгөө амьдралаа шинэрхлэн гэдэг шиг яг тиймэрхүү. нэр тийм байх тий. Одоо яг тоглоом дээр характер ингээд өөрчлөлт болох шиг тий. Зарим хүмүүс бол яг би угаасаа л юм хөө. Шаар тэгэл орно шүү дээ. Тэгэхгүй зүгээр харах үзгэлцэл. Нэр энэ наачанс яг Японд бас байд юм шиг нэг юу ахлах сургуулиас дебют хийх гээд их сургуулиас дебют хийх гээд үг гэдэг байхгүй. Тэгээ дебют гэдэг чи одоо нөгөө дуучтай хувьд бол ингээд өөрийнхөө уран бүтээлийг шинээр төлөвлөж эхлэх болж байгаа шүү дээ. Тэгэхээр ахлах сургуулиас дебют хийх гэдэг шал өөр амигтай байжсэн шилжиж ирэнгуутаа ахлах сургуулиасаа айгүй юм мундаг бачк болоод өмнөх сургуультаа бүлийдүүлдэг дээрлэхүүлдэг бачк гэжсэн. Энэ сургуульд ирэнгуутаа айгүй ингээд мундаг болоод ингээд эргэн тойрны хүрээлэл нь ингээд гоё болж болоод тэр бачкаг айгүй даган дүүрээдэг хүмүүс олон болоод тэрийг ахлах сургуулиас дебют хийх энэ гэж нэрлэв. Яг тийм байна тий. Тэгээд бас нэг сонирхолтой юм. Одоо жишээ би одоо гүйлтэй клубд ороод нэг бас л маань найзлж ирсэн л да. Би ингээд тэр хүмүүстэй ингээд намайг ойлгох байна ингээд ерөөсө дотн бол чадахгүй байна гэх тэргүүд хэлсэн болохоор чи ингээд үнэхээр яг чөлөөтэй
өөрөөр яг яаж галзуурмаар байна. Тэгэхээр яг тэрүүгээрээ байсан ч тэр хүн Монгол хүн ямар байдгийг мэдэхгүй болохоор Монгол хүн юм байна гэж хүлээгэл авна. Яг тэгэж хэлсэн. Үнэхээр яг энэ ямар сонин нөгөө Япон хүн биш юм чинь Япон ямар байх хэвээр мэддэг шиг Монгол хүний мэдэхгүй Монгол хүмүүс ийм байд юм байна гэж хүлээгээд авболохоор яг ямар ч байсан үнэхээр яг чамайг зүгээр л хүлээгээд авна. Ямар сонин гар вэ гэж бодсон ч гэсэн Монгол хүн ийм байд юм байна гэж. Яг нөгөө Монгол хүний common sense-ийг мэдэхгүй болохоор яг амархан хүлээж авах нь дөрөөлөө тэрэн дээр яг дөрөөлөө яг айгу олон боломж яг үндэ яг харах юм бол амар олон боломж өгд юм шиг. Тэш тийм шүү. Үгүй шүү. За манай Содогийн аллергийн би бүр яг үнэхээр авсгалж чадахгүй хөөх гэж намайг уучлаарай гэж. За тэгвэл энэ дугаараа чи хаач. Энэ дугаарыг за тэгээд сонссон баярлалаа. Тэгээд уусаа гадаадад амьдарч байгаа хүмүүс бүгд л яг адилхан зовлонтой бас тий тулгарч байгаа. Тэгээд би ганцаараа гэж бодохгүйгээр яг бүгдээр яг адилхан байдаг учраас тий эдлийн сэдвийг жоох ярьд юм уу гэж хэлсэн. Тэгээд амраадаа бас ирсэнд баярлалаа. Яг энийг сонсож байгаа гадаад байгаа монголчууд манай стор комент дээр тий яаж хэцүү байна, яаж бас энэ ганцаардлын хэцүү байдлуудыг давж ийн туулж ийн гэдгээс хуваалцаарай бидэнтэй. Тэгээд subscribe дарах амартуу, like дарах амартуу. Тэгээд тэгэх юм бол бид нар улам бүр ингээд олон дугааруудыг хийж та бүхний зовлон хамтдаа хуваалцах болно андаа. Яа. За тэгээд баярлалаа. Өдөө хүртэл сонссон баярлалаа. Баяртай. Баяртай. Чао. За. За. За тусгай. Эвэдээ хамраа нөгөө заслаа байгаад авч явъя та. чи эртний эмнэлэгт үзүүлээ. Яг өнөөдөр хийх болчихлоо. Одоо энийг сонсож байгаа монголчууд маань гадаад амьдарч байгаа монголчууд хурдны эмнэлэгт үзүүлж ялангуяа Японд байгаа хямдхан үнтэй гэж одоо байх хэрэггүй айгүй хямдхан. Тэрээс яс үзүүл.